Орон төргийн нийслэлчүүдээ нэрийн хуудас ажил хэрэгч цуглаан ээлж дугаар үзэгчтэй хүрэхэд бэлэн болж байна. Өнөөдөр та бидэнтэй ярилцах зочин бол нийслэлийн засаг даргын орлогч хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцдаг тийм ээ. Ноён Очир Бат байна. Танд орон төргийн. Таны овог бүтнээрээ хин юм бэ? Яагаад тэгэхээр сүүлийн үед хотын Очир Бат гэж ингэж яриад байгаа. Одоо цагийн нэг угдмаараа ярих юм бол намайг цагаагчуд оны саргажааг авч байгаа. Саргажааг авч байгаа. Ихээс олол аяа та? Олол 10 гэдэг. Хот гэдгийг бол том айл гэж бодох юм бол ам бүл олоолаа хүмүүс л энэ том хотын энэ олон ам бүлтэй хотын асуудлыг илүү их дотор нь ойр орж мэдэх юм уу бэрхшээлийг илүү нарийн хардаг байх гэж ингэж бодож байна л та. Тэгж бол нэг өрх гэрт олон бүлтэй айл өрхөд юу хэрэгтэй боддгоо тэр юм шиг одоо суман дэмэр асуудал байх уу аймагт энэ төв дэмэр асуудал ингээд явах юм бол хотод өнөхөр тэр талаараа хамгийн том байна. Хотны яаж явах асуудал байж байгаа, нийгмийн асуудал байж байгаа. За тэгээд эдийн засгийн асуудал, санхүүгийн асуудал. Тэгээд ер нь бол том хот бол эдийн засгийн санхүүгийн хамгийн том зохицол байдаг. Энэ утгаараа өнөхөр бол манай нийслэл том айл. Анх хот байгуулалтын асуудлыг энэ хөрөнгө оруулалтын асуудлыг чамд л даатгана гэдэг ийм санал ирсэн юм уу? Аль эсвэл магадгүй за үнэхээр энийг хийх үү гэж танаас санал асуусан юм уу? Эсвэл шууд тохон томилсон уу? Энэ 12-ны сонгуулийн дараа би бол энэ 7-14 дугаар харуулсан орон сууцны төслийг өдөрчилсөн шүү дээ. Бат байгуулалтын яамд 6 жил газрын дарга хийгээд энэ одоо бодит салбар дээр ажиллах юм ингээд яамнаас тэр төслүүд дээр гарч ирсэн. Тэр төслөө өдөртөө энэ радио телевизээр инженерийн шугам сүлжээ татварлаад энэ 7-р хараад инженерийн шугам сүлжээ татварлаж байгаа тэр ажлыг өдөртөө ингээд явж ирсэн. Дөнгөж хотын дараа томдогдоод хотын дараа томдогдоод тэгээд нэг өглөө буудсан. Тэгээд яасан гэсэн. Чи ямар ч байсан энэ хот орны нэг асуудал нийтэд байна. Нааша ирэх хэрэгтэй байна гэдэг юм асуудал байсан. Би бол энэ ажилтаа гэдэг хэлсэн. Тэгээд хотын дараа надад юу гэсэн хэрэг хөрөнгө оруулалтын газрын ажил үнэхээр одоо юу яваад байгаа юм гэдэггүй байна. Ямар ч байсан энэ дээр очиад байж байна. Би бол шинэ үтцээр яана өөрөж орлогч даргатай. Гэдэг ийм асуудал тавьсан. 2012 оны 8 сарын 17-нд хөрөнгө оруулалтын газрын дарга томилогдоод ингээд авахд тэр жилийн хөрөнгө оруулалтын ажил 20 хэдхэн орд. Тендерүүд нь ингээд хураагдсан. Жишээлбэл тэрийн ерөнхий менежер ийм 70 ажлуудаа ингээд зөвлөмжөнд гаргаж сонгон шалгуулсан. Тэр үеийн дөрвөн орлогчдоор 20-30 ажлууд нь ингээд орсон. Сонгуультай холбоотой юм уу, ер нь тэгж явах юм уу. Тийм л одоо залбираа ажлыг хүлээж авч ирсэн. Тэгээд 5 сарын хугацаанд одоо нэлээд хөшөлтөй одоо шахаж ажилласан. Тэднийг ингээд өргөсөн. Тэр оны эцэст бол гүйцэтгэлийн 92-тай, санхүүжилттэй 60%-тайгаар ингээд тэр 13 онтой зөвлөхөд 13 оны 1 сарын 9-нд намайг хот байгуулалт хөрөнгө оруулалт харилцааны даргад болсон юм. Тэгэхээр энэ юундар холбоотой гэхэлэр өмнө нь ерөөсөн дурын одоо төлөөлөгч гэдэг юм уу, дурын нэг албан хаагч гэдэг юм уу, одоо дүүрэгч гэдэг юм уу, орон нутгч гэдэг юм уу, одоо ингээд санал болгосон болгоныг зурагтаа зураггүй одоо ачаал хөдлөөр нэрмлэхгүй ийм байдлаар бид нар энэ хөрөнгө оруулалтанд тусгачдаг гэсэн. Ингээд зураггүй ажил хөрөнгө оруулалтанд тусгаад зураг хийсээр байтал нөгөө ажил нь тухайн жилдээ хэрэгжиж чаддаг. Тийм учраас бид нар эхний ээлжинд хамгийн түрүүн авсан арга хэмжээ бол 12 онд нийт тодтгол дээр 10 тэрбум төгрөгийн зураг төслийн ажилд явж. Үүнээс одоо шаардлагатай бүх зураг төсөлтэй болох ийм шаардлагыг бид нар эхэлж авч хэрэгж байсан. Хот төлөвлөлтөнд хэд төвлөрөл энэ их нүүдэл саадуулдаг уу? Нийслэлтэй төвлөрч байгаа нөгөө талаар манай орны хувьд бол эрсдэлтэй хүндрэлтэй юм шиг харагдаж байгаа боловч бидний одоо хотоо өдөртөд явж байгаа үйл энэ бол зах зээлийн том багтаамжийг авч байгаа гэдэгт бас орчлогдолтой. Энэ чинь хүн байж ижил тэр юм яриг ш бараа бүтээгдэхүүн хэрэглээ нэмэгч ижил иргэн үүсдэг. Тэр утгаар нь авч үзэх юм бол энэ бол бас нэг талаараа бас орчлогдолтой үзүүлэлт. Хүний одоо үндсэн хуулинд хүн амьдрах орчноо өөрөө сонгуулиа заагдсан. Өнөөс ч тэнд одоо ямар нэгэн захиргааны аргаар бариад суух арга байхгүй шүү дээ. Тийм учраас хот байгуулалтын тухай хуулинд бол Монгол улсын хамгийн нутагшил суурьшлийн ерөнхий төсөл гэж хэлэх ёстой.
Энэ дэсэнд хэлэхэд бол ягаад өнөөдөр Улаанбаатар хот руу олон улсын байгууллагууд говийн төвчдүүд ингээд ажил хийя. Танах хөрөнгө өгье гэдэг ингээд ирээд юм гэхлээр бид Улаанбаатар хотынхоо ерөнхий төлөвлөгөө хийгээд олон улсын байгууллагын зөвлөмжийн өгөх юм аа. Тэгээд Монгол улсын хурлаараа батлуулсан байхгүй. Улсын хурлаар батлуулсан учраас энэний хөгжлийн энэ хотын хөгжлийн бодлого тодорхой болчихж байна. Энэ бол одоо улсын хурл болсон учраас хөтөлбөргүй юм байна гэдгийг ойлгож байгаа учраас тэгэхгүй чинь хөрөнгө оруулалт оддоо ч ажлыг хийгээд байгаа юм учир энэ төвшөнд байгаа байхгүй. Тэгэхээр төв байгуулалтын ажил хурдцтай өрнө өмгтэй байгуулалттай байсны нэг онцлог нь бол бид нар хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс эхэлсэн гэж байна. Их усрын хувьд бол мэдээж хотын төсөв бол мэдээж Хуамын орлогын албан дотор бол өнөөдрийн байдлаар 50 гаруй 55 6 Хуамын орлогын дотор. Ингээ бусад их усруудаас ингээ хотын төсөв бүрддэг. Эдгээрээс бид нар бол энэ 3 жилийн хугацаанд нэг 200-аас 260 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалтанд тавьж ирсэн. За дээр нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалт, за гадны дотны хөрөнгө оруулалт гэмтэргээд аваад үзэх юм бол нэг их 80 орчим төгрөгийн хөрөнгө оруулалттай байгуулалтын ажлыг энэ 3 жил зохион байгуулж ирж байгаа. Ерөнхий төлөвлөгөө гэдэг юм уу, гэр ороолын дахин төлөвлөлт гэдэг ингээд энэ олон хөтөлбөр төслүүд болвол нь жинхэнэ хот болох ганцхан зорилгод уягдж байгаа гэж ингэж ойлгох уу? Сайтан болж дэлхийн том мега хот болж байгаа. Тийм болохоор одоо энэ хотын асуудлыг олон талаас нь авч үзэх. Энэ сайтан хотын төвшөнд асуудлаа шийдэх, тэр төвшөнд том харах ийм шаардлага бид болсон байна. 1954 онд нийслэл хотын анхны ерөнхий төлөвлөгөө хийгдээд ингээд орчин үеийн одоо хот төлөвлөлтийн аргаар нийслэл хотыг хөгжүүлэх ийм одоо анхны хийгдэж ирсэн. Ялгаагүй л одоо нийслэл хот чинь одоо энэ 40-50 мянга байгаа гэж гэр усны удамжийг байдаг. Үүний чинь 54 оны анхны ерөнхий төлөвлөгөө хийгээд энийг чинь хот тухайн үед моник нөгөө эсгийн дургатны нийслэл шүү дээ. Тэрийг нөгөө 54 онд төлөвлөлт хийж ирээд орчин үеийн хот төлөвлөлтийн аргаар хөгжүүлэх ийм болохгүй хийсэн байна. Ингээд энэ төлөвлөлтийг 54 онд хийснээс хойш одоо 6 ерөнхий төлөвлөлтийг амжин хөгжиж өнөөгийн дүр төрхтэй болж байна. Хүмүүсийн машин шилжих асуудал сүүлийн 20 гаруй жил бол нэмэгдсэн. Ингэхээр яасан гэхээр ихний хэл чинь гэр хороолтол тэр хүмүүс уушгаас өөр арга байхгүй шүү дээ. Ингээд гэр хороолтол маань ингээд тэлээд эхэлсэн. Үүний талаар одоо авах дөрөвтэй алах юм бол энэ дахин төлөвлөлттэй гэсэн. Би бол одоо бид нар 2 дахь удаагийн дахин төлөвлөлтөөр шуурч байгаа гэж хэлэх дуртай байна. Хүмүүсийн нэг бас нэг гэр болгоос айлж өгдөг. Ерөөсөө юм сайхан юм гэж тавьсан 3-4-р хороолтол энэ одоо сансар 16 гэдэг ийм сайхан хороолтол байцсан юм шиг. Энд чинь угаасаа гэр хороолол байсан шүү дээ. Тэгэл энийг чинь төлөвлөлт хийгээл одоо ингээл тэр өмнөх 5 ерөнхий төлөвлөгөөний дагуу ингээл хийгээд байсан. 54 оноос хойш энэ хот төлөвлөлтийн зарчмаар хөгжихэд бол нийслэл хот 90 онтой зориулахад 21 хороолол болж байгаа. Хамгийн сүүлчийнхэн одоо тэр хамаа материалын 21 дугаар хороолол. Одоо тэгвэл бид нар энэ дахин төлөвлөлт гэдэг ажлыг эхлүүлснээр одоо 26 байршил үндсэндээ 26 хорооллыг их суурийг тавиад одоо 2000 шахан морин цуцыг ашиглалтанд оруулаад өгөөдөө ятгад манай энэ 26 талбар дээр дахин төлөвлөлтөнд орсон аж ахуйн нэгжүүд бол ямар ч байсан газраа чиглэлд хашаа барьсан. Байшингийнхаа суурийг тавьсан. Ингээд 26 хорооллын үндэс суурийг тавьчихад явж байгаа байхгүй. Энэ 2 жил гаруй хугацаанд. Өнөөдөр бол одоо гэр хороолт газар чөлөөдөд барилгын суурьхад бол ямар аимшигтай юм гардаг гэж байна. Тэгэхээр энийг ижүүрнээр нь шийдвэрлэх асуудал бол ерөөсөө л энэ дахин төлөвлөлт гэж инженерийн шугамсалжийг тавьж бохирын зөвлөж авдаг одоо улсын өргөж өгдөг болохоос эхний хэлж одоо энийг хийхээс байхгүй. Хотын нийт газар нутгийн 60% нь гэр хороолол гэж бодохоор энэ 60%-ыг бүхэлд нь дахин төлөвлөлтийн хүрээнд гэдэг юм уу шинэ хот болгож энд шинэ байдлаар бүтээн байгуулалт өрнөж дуусах хугацааг их алсын хугацааг юу гэж харж байгаа вэ?
дангаараа цэвэр хороолол байгаа энэ 152 хорооноос чинь 88 хороо нь бол цэвэр гэр хороол байгаа шүү дээ. Энэ 88 хорооллын энэ хорооны хороо бол одоо дангаараа гэр хороол байхгүй юу? 100 гэр хороол. Энэ 88 хорооны бид нар одоо нэг 40-од нь дахин төлөвлөлтийн юм одоо ямар нэгэн хэлбэрээр эхлүүлээд байна. Цаана дахиад 40 гаруй хороо байгаа биз. Тэгэхээр энийг бол одоо бид нар төдийн үед хийчихнэ энэ төр гэж хэлэхэд бол одоо бас эрсдэл техник тал бас. Нөгөө талаараа бидний зорилт бол ер нь 18 он гэхэд энэ гэр хорооллын хороонуудын бол дийлэнхт нь энэ ажлыг эхлүүлнэ гэдэг ингээд байсан байж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр ярихаар хотын нийт газар нутгийн ингээд авч үзэх юм бол хичнээн хүн гэр хорооллоо. Одоогийн байдлаар бол нэг 60% гэр хороол байна л да. Энэ бол төлөвлөлт хийгээд энэ тэр амны орон сууц тааван орсоор төлөвлөлөө. Тэгээд нийтийн орон сууцаар төлөвлөлөөд ингээд нэгтэршүүлээд ирэхэд бол энэ хоногт Нэг хэсэг бол дахин төлөвлөлт. За энэ хизээчлээ, бүтээчлээ, гүйчлээ гэдэг байдлаар хардаг байсан бол одоо хүмүүс асуудлыг хэсрэгээр нь хардаг болчихж л дээ. Тэгэхээр одоо яаж харж байна гэхээр энэ юу нь ямар шалгуураар байршлуудыг сонгоод байгаа юм бэ? Яагаад миний амьдарч байгаа орчинд ингэж төлөвлөлт ирэхгүй байна? Хизээ юм болоо гэдэг байдлаар ингээд ийм хүлээдэг болчихж л дээ. Тэгэхээр байршлыг яаж сонгодог юм бэ? Энэ нийт байршилт нийтийн орон сууц гэдэг юм уу, амны орон сууц гэдэг ингээд хуваагаад үзэхээр хэд хэдэн хувьтай гарах бол одоо яг тодорхой болчиход байгаа. Ер нь бол эхний ээлжийн төлөвлөлтүүдийг харахаар дандаа одоо өндөр давхрын нийтийн орон сууцны төлөвлөгч байгаа. Ягаад гэвэл манай иргэд өөрсдөө 80% эхний ээлжинд бидний орон сууцнд ормоор байна л гэсэн баггүй. Одоо аж ахуйн нэгжүүд яаж юм гэхээр бид нар өндөр давхрынхаа орон сууцнуудыг барья эхний ээлжинд. Тэгээд нам дундаж давхар 5 6 давхар орон сууцнуудыг барья. Тэгээд 1 2 3 давхар нөгөө 5 хаус энэ орон сууцыг барья. Ингэж энэ төсөл ашигтай болох юм байна гэдэг ийм дүгнэлтэд манай аж ахуйн нэгжүүд гэж байна. Аж ахуйн нэгжүүдийн бизнес төлөвлөгөө гэдэг чинь одоо ер нь мундаг нарийн юм болж гарч ирж байна шүү дээ. Өнөөдөр өндөр давхрын байшинд ингээл нэг байртай болчлоо, газартай биш. Харьцангуй амьдрах орчин бол амьдралын чанар бол гэдэг юм уу, эрүүл ахуй талаасаа сайжраад ирж байгаа. А гэтэл 10 жилийн дараа, 20 жилийн дараа энэ бол зөв сонголт биш байсан байна. Амны орон сууц нь хамаагүй илүү ээж гэдэг ийм зүйлтэй иргэд тулгарх магадлал жоохон өндөр болчиход байгаа учраас хотоос ч юм уу эсвэл магадгүй энэ төсөлд оролцож байгаа тэр дунд хэмжээний гэж нэрлэж аж ахуйн нэгжүүд иргэдэд яг одоо амныхан дээрээ гэдэг ийм зөвлөгөө санаачлага өгдөг бол гэж бодож байлаа л да. Тэгэхээр ер нь бол хүн эхлээд нэг хүсснээр төгсөмдөр нь орчдоггүй шүү дээ. Жишээлбэл би ихтэй өөрөө дандаа шат дамждаг. 8 жил гаруй түрээсэн орон сууцаар явсан. Миний интервьюний зорилт эхний ээлжинд 1 өрөөч явах юм уу 2 өрөөч орон сууцаар ороод авъя гэсэн зорилго байсан шүү дээ. Тэгэл тэрэндээ сууж ирлээ яадаг вэ гэхээр ер нь одоо энэ юу гадаг нэг өрөө нэмждэг юм уу гэж хүн чинь заавал дахиад ингэ л байдаг. Тэрэн шиг манай
иргэдийн ингээд санд асуулгын тэрэг аваад эхний ээлжинд явж байсан нэг орон сууцнд ороод авъя гэж байгаа. Бусад орны туршлагыг хараад үзэхээр эхний гарааны нөхцөл дээр байх тэр орон сууцыг бэлдэж байгаа. Хүн болгоны нүдний өмнө ингээд биелэлээ олоод бийжээд боджоод хүмүүс нэхнээс орон сууцнд ороод байгааг харж байгаа мөртлөнгөөс л эдсэн уусан гэдэг ийм хардлага дагуулцдаг учраас ийм төслийн хүрээнд их санхүүжилтийн гэдэг юм уу та том тооноос нэрлэх үү ийм боломж байна уу? Тэгэхээр энэ төсөл эхлээд мэдээж байшин барилга барьж байгаа хөрөнгө мөнгөний асуудал бол цэвэр тэрэн дээр шалгаруулж батламж авсан аж ахуй нэгж өөрөө хариуцж байгаа. Тэр нь бол одоо ямар ч хөдөлгөөр байна. Харин инженерийн шугам сүлжээгийн барьж байгуулах ажил дээр хөрөнгө гаргаж өгч байгаа. 13, 14 онуудад бол гэр ороолын дэд үтцэд бид нэр хөрөнгө тавьсан. Эхний жил нэг 40 тэрбум төгрөг, дараагийн жил нэг 30 тэрбум төгрөг ингээд хотын төсвөөс нэг 70 гаруй тэрбум төгрөг гэр ороолын дэд үтцэд явсан байгаа. За 15 онд бас нэг 30 тэрбум төгрөг тавьсан байна. Ингээд нэг 100 тэрбум төгрөг. Дээрээс нь хөгжлийн банк гэр ороолын дэд үтцэд 85 тэрбум төгрөг өгсөн. Энийгээр өнөөдөр гэр ороолын дэд үтцийг бариад ингээд явж байна. Төр хувийн хвшил дээр нэмээд иргэд түншилж чаддгийн бодит илэрхийллийн төслөө гэдэг ингэж ойлгоо. Цэвэр иргэн одоо хувийн төр хувийн хвшлийн түншилтээр иргэнийхээ оролцоон дээр тулгуурлаад хэрэгжиж байгаа асуудал шүү дээ. Сонгуулийн мөчлөгөр монголчууд амьдардаг. Энэтэй олон хүн санал нийлэх байх гэж бодож байна. Цаашаа өөр шинэ удирдлагууд гараад ирвэл энэ төсөл зогсчих вэ юм уу? Нөгөө амжилттай эхэлж ийсэн эхлэлтэн тавигдсан. Эхлэлтэн 50% гэдэг шүү дээ. Тэгэхээр талдаа орцсон энэ ажлууд юм цосоочих юм уу, удаашруулчих вэ гэдэг юм айдас байдаг л бололтой л да. Тэгэхээр нэг талаасаа бас ингэж болгоомжлох нь зөв хэрэгэлтэй. Бодож бас бийж бас гэж бодож байна. Гэхдээ надад боттойгоор гэх юм уу нэг бодож байгаа юм бол үгээр иргэд өөрсдөө оролцож байгаа. Иргэн аж ахуй нэгж хоёр нэгдээд тэр одоо орчноо сайжруулах тоглог орон сууцнд амьдарч одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр нөхцөлөд өрдүүлэх ажлыг иргэн аж ахуй нэгж хоёр хамтлагаад хийгээ явж байхад ямар ч засаг гарч ирээд нэг садаа болохгүй болов гэж найдаж гордож байгаа.
нар хамтын орон сууцны хөтөлбөргээ гаргаад ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Өмнө нь бид нарыг ирэхэд нэг 10 гаруй мянган орон сууцны өргөдөл байсан. Их нь бол дандаа одоо нийгмийн халуун шаардсан орох орон байхгүй одоо асарч хамгаалах одоо хүн гэдэг юм одоо тийм одоо асуудалтай тийм хүмүүс одоо ингээл зүгээр таныг өргөдлийг төдөн оны төдөн сарын төдөнд бүртгэж авах гэдэг ингээл өөрхөн гордоо болоод хийдэж одоо ингээд тийм ийм байдлаар асуудал дандаад ингээд нэг тийм орон сууцны хоригдлыг үүсгэж байна. Тэрэнд орж ирж байгаа орон сууц нь орж ирээд өгөх орон сууц юм байхгүй. Гэтэл энийг ийм л юм хийг айцсан юм. Тэгэхээр бид нар бол энэ бодохгүй юм. Тэгвэл одоо эхний ээлжинд яасан гэхдээ өрөөсөө өөр дээрээ нэг хашаа байсан ч байхгүй. Тэр айлын хашаа дамжаад явж байгаа. Хотонроо дамжаад явж байгаа ч гэх юм. Ийм одоо халамж шаардсан ийм хүмүүс эхний ээлжинд бид нар авах гэж авахгүй юм байна. Тэгээд тэр хамтын 300 айлын орон сууцыг эхний ээлжинд оруулаад тэгээд энэ дээр бол өндөө тэр харж андах одоо хатуу хамаатай содон байхгүй. Харж андах байгууллага юу байхгүй. Орох орон байхгүй. Ийм шаардсан 300 хамтыг бид нар оруулсан. Шийдэгдээгүй хуримтлагдсан энэ 10,000-аас 300-ыг нь оруулцсны дараа тэр 10,000 өргөдлийн дахиад нэмэгдэж таарна. Яагаад гэвэл горилго бодит болоод нь шүү дээ. Тэгэхээр ийм шинээр өргөдлөг өгсөний тоо нэмэгдсэн үү? Тэгэхээр бид нар бол энэ дээр чинь бас нэг журмууд гаргасан л та. Тэгэхээр зүгээр одоо хотод шилжиж ирчихэн гутаад орон сууцны өргөдлөгөө ингээл явах гэхээр тэрийн чинь хугацаа гарна гэж гарлаа. Одоо нийслэлийн иргэн болоод 10-аас доош гэж болсон ч гэдэг юм уу. За өөрийнхөө нэр дээр одоо ямар нэгэн одоо ашаа даашин хөдөлгөөр янз бүрийн байхгүй ч гэдэг юм. Ийм юмнуудыг гаргаад ингээд ирэхлээр энэ бол гайгүй байгаа. Гэхдээ бол энэ бол дахиад нэмэгдэж байгаа. Бүх юм ингээд хот өөр дээр аваад үлдэхин шийдэж чадахгүй ингээд байхаар юу яа. Дүүрэг дээр нь асуудаг шиг. Тэрэн дээр нь бид нэр нийтлэг журмыг гаргаж өгөө. Тухайн дүүрэг дээрээ энийг та нар нэгтлээд өөрийнхөө дүүргийн онцлогтой хамааруулаад шинжилээд өөрөө хэрэглэе. Энэ журмаараа явуул гэдэг ийм юм гаргаад өгч байгаа. Тэгээ одоо яах вэ гэхээр одоо орж ирж байгаа юмны хэмжээ яах вэ? Энийгээ бид нэр дүүргүйт нь хуваарлаад 132 гэдэг чинь одоо 5 10 ингээд хуваарлагдаад явна л да. Гэхдээ ахмадууд түрээс төлдөг тий? Ахмадууд бол түрээс бол маш бага төлж байгаа шүү дээ. Ашиглалтын хэрэглээний зарчим. Нөгөө хэрэглээний ус дулаан цахилгаан энтрээ төлөө тэрэн дээр нэг нөгөө тэр нөгөө байшингийнхын ашиглалт үйл ажиллагааг зохицуулах нэг авах юм хэрэгтэй шүү дээ. Тэрнийг нэмээд нэг одоо нэг 120 орчим юм төлж ийнэ үү яаж юм. Энийг чинь өмчлөхгүй өвлөхгүй. Тэгэл одоо тэнд байж байгаа
гарах нэг юм гараад өөр тийшээ одоо ингээд өөр байсаа болоод ингээд одоо нэг хүүхдийн авдаг ч юм уу ингээд явах нэг юм яч бол тэрэндээ одоо дуусхур болоод ингээд явхад тэгээд эргээл тэгээд хотын захиргааны нийтлэлтэй байдаг аль ч улсаар нэг хотод байдаг надад. Энэ тэргүүний хэрэгжээний асуудал бол орон сууцны асуудал шүү дээ. Орон сууцныхаа асуудлыг шийдсэн хүн бол ямар ч байсан ажлын байран байгаад өгөхөөр ажлаа нэг сэтгэл хангалуул хийгээд ах юм нөхцөл болцоо гэж байна. Харцангуй залуу хотод хуучирсан гэх юм уу? Их хөгшин барилгууд бас олон байх шүү. Тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлд бас л бодлогын бичвэрээр цаан солилцсон ийм ажлууд явдаг л бид ч бас цаг тухай бүрт хөргөжл байсан л да. Тэгэхээр энэ ажил ямар явцтай эрдэстэй байд юм бол. Тэгэхээр манайхан хуучирсан орон сууц гэдэг нь бол 40-50 жилийн настай барилгууд л да. Яагаад хуучирсан гэсэн гэхээр нөө ашиглалтын хугацаанд тэрнээс бага байсан гэсэн үг үү? Анх барьж байгаа одоо арган чих юм уу 30-40 оны 50-аад оны барилгууд одоо яаж шүү дээ. Хуучин орон сууцнд болж байгаа сүлбэр яасан гэхээр хуучин ашиглалтын шаардлага хангах орон сууцыг шинжлэх ийм ажлыг хийгээд үүний дагуу тэр одоо 40-50-аад оны 60-аад оны барилгуудыг шинжлэх ийм ажлыг хийж байгаа. Үүний хийхдээ мөн оюун хөвшил дээрээ тулгуурлаж байгаа. Үүгээр тэр орон сууцнд нь амьдарч байгаа юм. Одоо юм хийдэ шарваш юм, томцоо шарваш юм. Иргэдтэйгээ очиж яриад иргэдтэйгээ тохиролцоо. Одоо нэг 85 барилгын асуудлыг одоо бас энэ 2 жилийн хугацаанд шийдсэн. Тэгэхээр 85 барилга гэдэг чинь бас нэлээд том. Нийт бол одоо асуудал дагуулсан 400 гаруй барилгын асуудал байгаа. Яг л та шийдвэрлэх. Үүнээс 150 нь бол одоо юу яахгүй, чанарын шаардлага хангахгүй гэдэг гарсан. Одоо нэг 40 хэдийн асуудлыг энэ жил шийдэх юм бол арай бас нэг гал ундаг гэсэн үг. Хандлага эрэг үү? Эрэг байх. Ааха. За инженерийн шийдлийг нь хот хийчих юм уу энэ тохиолдолд? Яагаад гэвэл одоо 2-3 давхар байшин байгаа газар чи 10-20 давхар байшин барьж гарч байна. Дийлэхгүй яа? Тэр бол ер нь одоо өнгөрсөн зуунуудаа бид нар инх тайвны өргөн чөлөөний тэр том шугамыг л өргөтгөлөө шүү дээ. Одоо хөгжлийн банкнаас санхүүжилт байсан л да зүгээр. Хот улс хийж өгч шүү дээ. Ийм том одоо ачааллуудаа бид нар хот хийж байна. Хотын одоо амин гол дулааны шугамшилжээгээ 30 гаруй жилийн дараа за нэг хэсгийг нь бол бараг 40 гаруй жилийн дараа шинжилсэн. Ийм ажлууд боллоо. Тохиролцоод ингээд амжилттай тохиролцчлоо гэж бодоход барилгын ажил бүтээн байгуулалт өөрнөх за нэг жилийн хугацаанд ч юм уу толгой хорогдох байдал дээр бас хот дэмжлэг үзүүлэх үү? Эсвэл өөрөөсөө зохион нэгжтэр хоёр л хоорондоо яар. Ааха. Одоо сүүлийн үед бол дахин төлөвлөлтийн ажил энэ хуучин орон сууцыг шинжлэх ажил ингээд яваад орчимтой явуулахгүй иргэд бас өөрсдөө уян хатаа хандж байгаа талууд ажиллагдаж байна. Юу гэхээр жишээлбэл хамгийн сүүлд энэ яарамгийн баяртай нэг байршил дээр юу гэсэн иргэд нь бол яачгүй бид нар одоо тэр нүгээд бариад энэ одоо зохицлын зардлыг өгч. Тэгээд та нар харин хугацаанд орон сууцаар гурварлаа гэдэг тохиолдол ирээд байгаа. Багаан хугацаанд чиглэлтэй ингэ явж байгаа асуудал харагдаж байна. Энэ бүх орон сууцны хөтөлбөрүүдийн нөгөө их олон сөрөг үр дүнг шийдвэрлэж байгаа бохол та их олон асуудлыг шийдэж байгаа бох. Энийн нэг нь газар зөв зохион байгуулалт тийм үү? Газрын их зөв харилцаа гэж ингэж ойлгож болох уу? Ааха.
яагаад газар руу орох гэдэг нь тэгэхээр энэ цахимаар газар өмчлөдөг санаачлага ер нь анх яаж гарсан юм бэ? Энэ олон улсын туршлага юм уу? Манайд эсвэл зөвхөн ингэж хэрэгжүүлэх боломж байна гэж харсан юм уу? Тэгэхээр ер нь бол энэ газар өмчлөлийн хууль 2003 онд гараад 2003 оны 5 сарын 1-ээс Монгол Орон даяар газар өмчлөлийн хуулийг хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Тэгээд энэ хугацаанд яасан гэхээр одоо энэ газар өмчлөх хугацааг 2 удаа сонгож байгаа байхгүй. Ингээд нийслэлийн жишгээр л авч үзэхэд гэр хорооллын хашаатай яг хашааныхаа газрыг л өмчилж байсан. Өөрөөр бол газар өмчлөлийн ажлыг бол хийгээгүй байхгүй. Энэ хуулийг хэрэгжүүлэх талаар энэ алхам хийгээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр байгаа газрын өмчлөх бололцоо газрын одоо нөөц судалгаануудыг бид хийж гаргаж ирсэн. За ингэхдээ бол мэдээж Улаанбаатар хотын сая гаруй иргэн өмчлөх газрын бололцоо байхгүй. Тэгээ одоо байгаагаас нь бид нар одоо өмчлөх ажлыг зохион байгуулж. За ингээд эхний 52 байршлаар 15,000 га газрт бид нар 500 метр квадратаар 0.5 0.5 га гэсэн үг шүү дээ. 0.7 хүртэл гэж байгаа учраас хүртэл гэж байгаа учраас 0.6 байна уу 0.5 байна уу 0.4 байна уу. Шинэ тусламжийн газрыг бол 0.4-өөр өгдөг. Хэмжээл хөрхөн газар гэдэг шүү дээ. Ийм байдлаар бид нэр өмчлөх ажлыг зохион байгуулсан. Тэгээ энэ дээр бол өмчилж авах иргэдийн одоо хүсэл их байгаа, эрэлт их байгаа. Дээр нь бол нөгөө хэрч дараа айлталтай хөчлөө энэ чингчлээ гэдэг очир дугаар болоод нэг ийм өргөдөл цаас барьж аваад ингээд одоо ингээд ачаалал үсэл ингээд ийм байсан. Тэгээ энийг бол хялбаршуулах, оролцооны хандлагын одоо өргөн болгох ийм одоо боломж арга юу нэ гэхлээр одоо цахимаар газар өмчлөхөөс байна. Одоо давхарцсан тоогоор 650-ад мянган иргэн давхарцсан тоогоор хандлт хийсэн байна. 4 удаагийн цахимаар газар зохион байгуулалт. Давхардлгүйгээр бол 500 гаруй иргэн хандсан гэсэн юм статистик гарч ирж байгаа. 70,000 иргэн одоо өнөөдөр цахимаар газар өмчлөхийн асуудлыг шийдүүлж авлаа. Бид бүтцийн бас хоттой ах уу? Одоо жишээ нь зам тавих хэрэгтэй болон сургууль цэцэрлэгийн асуудал гэл. Тэгэхээр мэдээж тодорхой хэсгийг нь бол баах хэрэг гарах магадгүй. Гэхдээ бид нар үүнийг бол бас ийм байдлаар хийхгүй гэж мөн л нөгөө төр үеийн хвшлийнхаа төршлөлтөөр тулгуурлаа. Юу өгч вэ? Одоо бид нар энэ эхний 52 байршлын 15 дараагийн загвар төслүүдээ хийгээд одоо говийн хвшлүүдэд санал болгох гэж. Та нар энэ инженерийн дэд үтс энтрийг хий. Тэгээд өөрсдийнхөө давуу эрхээр та нар одоо зам бэлтгэсэн хийчихэд тэрний хажуугаар одоо өөрсдийнхөө ашигтай барилдаа давуу эрхээр өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагааг явуулах гэдэг талаар бид нар санал болгох гэж. Бид энэ удаад багтаах гэж хичээж байгаа учраас их л цойлдож байна да. Тэгээд заавал ярих хэвээр сэдв болвол энэ дэдтүв байгуулах гэдэг ийм шинэ ойлголт бас гарч ирээд байгаа шүү гэнэ. Та үзэж байгаа хүмүүст их энгийнээр тайлбарлаж өгөөч. Тэгэхээр яг зүгээр манай хот бол 1996 онд ихтэл бол 480 гаруй мянган хүнтэй юм байсан шүү дээ. Тэгээ ер нь бол анх бол манай хотын 600-аас 1000 орчим одоо хот байхад болох юм байна гэсэн ийм төсөөллийг анх одоо зөвлөлтийн хотод үлгчд хийсэн байдгийг анхны одоо 5 ерөнхий төлөвлөгөө бид нар чинь хуучин зөвлөлтийн инженер техникийн ажилтнууд эрдэмтдийн оролцоотой орлуулсан юм шүү дээ. Тэгээд ингээд яг тэр утгаараа ингээд хотынхаа бүтцийг задлахгүй байгаад бүх юм одоо баг таарыг их таарыг бүтэн төвөөс л хамаарлаа. Бид нар баян хошуунд амьдарч заавал нэг кино үзхийн төлөө их дэлгүүрээс нэг юм авахын төлөө шаардлагагүй.
тэнд нь дэд үтсэн байгаа. Тэнд нь ажиллаж амьдрах орчны байдаг. Тийм учраас баян оршууд эддэг хөгжүүлж. Тэр 7 буудал сэлб одоо Чингэлтэй 14 5 дугаар ороод Сүхбаатарын 13 4 дугаар ороод сэлб дэддэг гэдэг энд байна. Тэнд тэр бас тэр дэд үтсэн барьж байгуулдаг. Тэнд тэр одоо хүний байх ёстой юмсуудыг хийж өгөх. Цаад хугацааг яаж харах вэ? За бид нар энэ дээр харин тодорхой тоо хэлж болно шүү. Одоо Азийн хөгжлийн бол жилийн дотор манай энэ дэд төвүүдийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэж гаргав. Тэгээд эхний ээлжийн 224 сая доллар их шийдсэн байхгүй. Тэгээд ингэх юм бол бид нар энэ 2024 он гэхэд бид нар энэ одоо хойгоор байгаа гэр аваад ерөнхийд нь одоо зэгцэлсэн байх байдаг төрөлхтөл бол бэлэн. Өөртөө дүн тавиач гэвэл өөрийгөө дүгнэн үнэлнэ гэдэг бол хэцүү асуудал л да. Гэтэ Хэцүү асуудал. Тэгээд хин би одоо энэ Монгол улсын анхны ерөнхийлөгч Чулуутай нэг яриа суулж нэг үг хэлж ирсэн юм. За хийж ирсэн юм уу? Хүн өөрийгөө тоож явах хэрэгтэй гэж. Гэтэ бие тоо гэсэн үг биш гинэ. Тэгээд би өгөхлөөр би одоо энэ өөртөө тавьсан зорилгыг хэдэн хоёрт нь одоо явж байгаа гэдгээ эргэцүүлэн бодож түүнийгээ бас жаахан мэдрүүлж явах хэрэгтэй л гэж ингэж надад зөвлөж ирсэн л доо. Тэгээд би сая үеч манайдаа ярьж бас зөвлөгөө сургамжийг авдаг л да. Тэгээд тэр хүний имлэгээр ярьж байвал антай минь гайгүй байшгүй гэж хэлсэн шүү дээ надад. Ааха. Ажил хийхэд хамгийн чухал нь юу байдаг вэ гэж асуумаар байна л да. Ягаад тэгэхээр шийдвэр нь бол найл эрт бараг 10 жил 15 жилийн өмнө гарсан ажлууд өнөөдрийг хүртэл урагшлаагүй байжгаад сая гараамаас гарсан тухай ингээд их олон жишээг дурдлаа л да. Тэгэхээр ер нь ажил хариуцж байгаа хүн хамгийн түрүүнд сэтгэлтэй байх хэрэгтэй юм уу? Эсвэл их шаргуу хүн байх хэрэгтэй юм уу? Танд юу анзаарчихсан бэ? Сэтгэлтэй байх хэрэгтэй, зарчимтай байх хэрэгтэй. Юу гэхээр яах гэж энэ одоо тийм төрхөөртэй байгууллага сонгогдож алуу хааж энэ тийм саягаар үений төлөө ажиллах гэсэн бол одоо тэрэнд одоо өөрийнхөө байдаг одоо чадлж авсан мэдлэг юм тэр үедээ ажиллах хэрэгтэй. 10 хэдээр нь баг сургууль цэцэрлэгийн зохицлоор болж ирсэн түүх бол миний мэдхийн энэ системд ажилласан 20 хэдэн жил байхгүй. 6-7-гаар нь одоо энэ бонд сургуулиудыг бариад ашиглалтанд дуулаад уулгаад шинжилэн бариад одоо ингэж ирсэн юм байна. Замыг одоо ингэж хэдэн 10 км-ээр 2-3 сард барьж ирснийг одоо би мэдхгүй. За 15 оны байдлыг аваад үзэхэд бол 15 онд нийтдээ бид нар 531 тэрбум төгрөгийн ажил хийж. Энэ бол улсын төсөв, хотын төсвийн хөрөнгө оруулалтын ажил. Салбаруудаар нь авч үзэх юм бол дэд үтсийн салбарт бид нар 310 гаруй тэрбум төгрөгийн ажлыг, боловсролын салбарт 80 гаруй тэрбум төгрөгийн ажлыг, за төрийн үйлчлэгийн зориулаад 10.5 тэрбум төгрөгийн ажил, нийгмийн салбарт 81.6, за соёлын салбарт 20 тэрбум төгрөг, за эрүүл мэндийн салбарт бол нэг 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ийм дөг мэдээтэй байгаа. За өнөөдөр 11 сарын 1-ний байдлаар бол хөрөнгө оруулалтын ажил бол 80 шахам хувьтай, за нэг 77-8 хувьтай гэсэн ийм мэдээтэй байгаа. За энэ бол одоо үлдэж байгаа сарын хугацаанд
12 сарын 1 2025 гэхэд бол ерөнхийдөө гүйцэтгэлүүд нь гараад явцдаг байгаа. За энэ жилийн хувьд бол жоохон санхүүжилтийн хувьд бол удаашрч байгаа тал бий. Ялангуяа 9-р сараас хойш. Бусдаар бол ажил хэвийн графикийн дагуу ингээд явсан. Ийм одоо байдалтай байж байгаа. Тэгэхээр бол одоо энэ сэтгэлээ гаргаж зохиомжтой болтой ингээд хариуцсан болгоно шатандаа юм харилцаад ирэхлээр үндсэн гардаг юм байна. Гэхдээ сайн хажуугаар сар гэж санаатаа санаагаар муу хэлэх хүмүүс одоо зөндөө байгаа ах тэр их ч таадгүй. За надаар дамжуулаад үнэндээ бол үзэгчдэд тайлангаа тавьж байгаа хэрэг л дээ. Илэн талангүй ярилцсан танд баярлалаа. Дахиад ярилцах өөр бусад үлцэн ажлуудын талаар ярих боломж олно гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Төлөвлөгөө гэдэг юм уу, гэр ороолын дахин төлөвлөлт гэдэг ингээд энэ олон хөтөлбөр төслүүд болвол нь жинхэнэ хот болох ганцхан зорилгод уягдж байгаа гэж ингэж ойлгох уу? Сайтан болж дэлхийн том мега төрж байна. Тийм болохоор одоо энэ хотын асуудлыг олон талаас нь авч үзэх. Энэ сайтан хотын төвшөнд асуудлаа шийдэх, тэр төвшөнд том харах ийм шаардлага бид болсон байна. 1954 онд нийслэл хотын анхны ерөнхий төлөвлөгөө хийгдээд ингээд орчин үеийн одоо хот төлөвлөлтийн аргаар нийслэл хотыг хөгжүүлэх ийм одоо хийгдэж ирсэн. Ялгаагүй л одоо нийслэл хот чинь одоо энэ 40-50 мянга гаруй чинь гэр усны удамж гэдэг байна. Үүний чинь 54 оны анхны ерөнхий төлөвлөгөө хийгээд энийг чинь тухайн үед мөн нэг эсгийн дургатны нийслэл шүү дээ. Тэрийг нөгөө 54 онд төлөвлөлт хийж ирээд орчин үеийн хот төлөвлөлтийн аргаар хөгжүүлэх ийм болохгүй хийсэн байна. Ингээд энэ төлөвлөлтийг 54 онд хийснээс хойш одоо 6 ерөнхий төлөвлөлтийг амжин хөгжиж өнөөгийн дүр төрхтэй болж байна. Хүмүүсийн машин шилжих асуудал сүүлийн 20 гаруй жил бол нэмэгдсэн. Ингэхээр яасан гэхээр ихний хэлжин гэр хороолтол тэр хүмүүс уусгах арга байхгүй шүү дээ. Ингээд гэр хороолтол маань ингээд тэлээд ирсэн. Үүний талаар одоо авах дөрөвтэй алах юм бол энэ дахин төлөвтэй асуудал. Би бол одоо бид нар хоёр дахь удаагийн дахин төлөвлөлт рүү шуурч байгаа гэж хэлэх дуртай байна. Хүмүүсийн нэг бас нэг гэр болгон сайн ойлгож өгөх. Ерөөсөө л сайхан юм гэж тавьсан 3-4 хороолтол энэ одоо сансар 16 гэдэг ийм сайхан хороолтол байцсан юм шиг. Энэ ч угаасаа л гэр хороолол байсан шүү дээ. Тэгэл энийг чинь төлөвлөлт хийгээл одоо ингээл тэр өмнөх 5 ерөнхий төлөвлөгөөний дагуу ингээл хийгээд ирсэн. 54 оноос хойш энэ хот төлөвлөлтийн зарчмаар хөгжихэд бол нийслэл хот 90 онтой зориулахад 21 хороолол болж байгаа. Хамгийн сүүлчийнхэн одоо тэр хамгийн материал нэг 21 дугаар хороолол. Одоо тэгвэл бид нар энэ дахин төлөвлөлт гэдэг ажлыг эхлүүлснээр одоо 26 байршил үндсэндээ 26 хорооллын их суурийг тавиад одоо 2000 шахан орон сууцыг ашиглалтанд оруулаад өгөөдөө ятгахад манай энэ 26 талбар дээр дахин төлөвлөлтөнд орсон аж ахуйн нэгжүүд бол ямар ч байсан газраа жийлээд хашаа барьсан. Байшингийнхаа суурийг тавьсан. Ингээд 26 хорооллын үндэс суурийг тавьчихад явж байгаа байхгүй. Энэ 2 жил гаруй хугацаанд. Өнөөдөр бол одоо гэр хороолт газар чөлбөлөд барилгын суурь авахд бол ямар аимшигтай юм гардаг гэж байна. Тэгэхээр
Тэгэхээр энийг инженеэр нь шийдвэрлэх асуудал бол ерөөсөө энэ дахин төлөвлөлт гэж инженерийн шугамсалжийг нь тавьж бохирын зөвлөж авдаг одоо үсгийн өргөж өгдөг болохоос эхний ээлжинд одоо энийг хийхээс өөр арга байхгүй. Хотын нийт газар нутгийн 60% нь гэр хороолол гэж бодохоор энэ 60%-ыг бүхэлд нь дахин төлөвлөлтийн хүрээнд гэдэг юм уу шинэ хот болгож энд шинэ байдлаар бүтээн байгуулалт өрнөж дуусах хугацааг их алсын хугацааг юу гэж харж байгаа вэ? Дангаараа цэвэр хороолол байгаа энэ 152 хорооноос чинь 88 хороо нь бол цэвэр гэр хороолол байгаа шүү дээ. Энэ 88 хорооллын энэ хорооны хороо бол одоо дангаараа гэр хороолол байхгүй юу? 100 гэр хороолол. Энэ 88 хорооны бид нар одоо нэг 40-од нь л дахин төлөвлөлтийн юм одоо ямар нэгэн хэлбэрээр эхлүүлээд байна. Цаана дахиад 40 гаруй хороо байгаа биз. Тэгэхээр энийг бол одоо бид нар төдийн үед хийчихнэ энэ төр гэж хэлэх нь одоо бас эрсдэлтэй нэг тал байна. Нөгөө талаараа бидний зорилго бол ер нь 18 он гэхэд энэ гэр хорооллын хороонуудын бол дийлэнхт нь энэ ажлыг эхлүүлнэ гэдэг ингээд яатсан байж. Гэр хорооллын дахин төлөвлөлт ярихаар хотын нийт газар нутгийн ингээд авч үзэх юм бол хичнээн хүн гэр хорооллоо. Одоогийн байдлаар бол нэг 60% гэр хороолол байна л да. Энэ бол төлөвлөлт хийгээд тэр амны орон сууц таамаг сарын төлөвлөлөө нийтийн орон сууцаар төлөвлөлөөд ингээд нэгтэршүүлээд ирэхэд бол энэ хэмнэгдэнэ. Нэг хэсэг бол дахин төлөвлөлт. За энэ хизээчлээ, бүтээчлээ, гүйчлээ гэдэг байдлаар хардаг байсан бол одоо хүмүүс асуудлыг эсрэгээр нь хардаг болчихж л дээ. Тэгэхээр одоо яаж харж байна гэхээр энэ юу н ямар шалгуураар байршлуудыг сонгоод байгаа юм бэ? Яагаад миний амьдарч байгаа орчинд ингэж төлөвлөлт ирэхгүй байна? Хизээ юм болоо гэдэг байдлаар ингээд юм хүлээдэг болчихж л дээ. Тэгэхээр байршлыг яаж сонгодог юм бэ? Энэ нийт байршилд нийтийн орон сууц гэдэг юм уу, амны орон сууц гэдэг ингээд хуваагаад үзэхээр хэд хэдэн хувьтай гарах бол одоо яг тодорхой болчиход байгаа. Ер нь бол эхний ээлжийн төлөвлөлтүүдийг харахаар дандаа одоо өндөр давхрын нийтийн орон сууцны төлөвлөгч байгаа. Ягаад гэвэл манай иргэд өөрсдөө 80% эхний ээлжинд бид нар орон сууцнд ормоор байна л гэсэн байхгүй. Одоо аж ахуйн нэгжүүд яаж юм гэхээр бид нар өндөр давхрынхаа орон сууцнуудыг барьж эхний ээлжинд тэгээд нам дундаж давхар 5-6 давхар орон сууцнуудыг барьж тэгээд 1-2-3 давхар нөгөө таунхаус энэ орон сууцнд ингэж энэ төсөл ашигтай болох юм байна гэдэг ийм дүгнэлтийг манай аж ахуйн нэгжүүд гэж байна. Аж ахуйн нэгжүүдийн бизнес төлөвлөгөө гэдэг чинь одоо ер нь мундаг нарийн юм болж гарч ирж байна шүү дээ. Өнөөдөр өндөр давхрын байшинд ингээл нэг байртай болчлоо, газартай биш. Харьцангуй амьдрах орчин бол амьдралын чанар бол гэдэг юм уу, эрүүл ахуй талаасаа сайжраад ирж байгаа. А гэтэл 10 жилийн дараа, 20 жилийн дараа энэ бол зөв сонголт биш байсан байна. Амны шийдэгдээгүй хуримтлагдсан энэ 10,000-аас 300-ыг нь оруулцсны дараа тэр 10,000 өргөдлийн дахиад нэмэгдэж таарна да. Яагаад гэвэл горилго бодит болоод байна шүү дээ. Тэгэхээр ийм шинээр өргөдлөг өгсөний тоо нэмэгдсэн үү? Тэгэхээр бид нар бол энэ дээр чинь бас нэг журмууд гаргасан л. Тэгэхээр зүгээр одоо
хотод шилжиж ирчихэн гутаа олон судасны өргөдлөгөө ингээл явах гэхээр тэрийн чинь хугацаа гарна бяцгаарлал одоо нийслэлийн иргэн болоод 10-аас доошгүй жил болсон ч гэдэг юм уу. За өөрийнхөө нэр дээр одоо ямар нэгэн одоо ашаа башаа хөдөлгөөр янз бүрийн юм байхгүй ч гэдэг юм уу. Ийм юмнуудыг гаргаад ингээд ирэхлээр энэ бол гайгүй байна. Гэхдээ бол энэ бол дахиад нэмэгдэж байгаа. Бүх юм ингээд хот өөр дээр аваад үлдэхин шийдэж чадахгүй ингээд байхаар юу яагаад дүүрэг дээр нь асуудаг шиг. Тэрэн дээр нь бид нийтлэг журмыг гаргаж өгöd тухайн дүүрэг дээрээ энийг та нар нэгтлээд өөрийнхөө дүүргийн онцлогтой хамааруулаад шинжилээд өөрөө хийлгий энэ журмаараа явуул гэдэг ийм юм гаргаад өгч байгаа. Тэгээ одоо яах вэ гэхээр одоо орж ирж байгаа юмнуудын хэмжээ яах энийг одоо дүүргүүд нь хуваарлаад одоо 132 гэдэг чинь одоо 55 10 ингээд хуваарлагдал явна л да. Гэхдээ ахмадууд түрээс төлдөг тий? Ахмадууд бол түрээс бол маш их төлж байгаа шүү дээ. Ашиглалтай. Хэрэглээний зар. Нөгөө хэрэглээ нэг ус дулаан цахилгаан энтрээ төлөө тэрэн дээр нэг нөгөө тэр нөгөө байшингийнхын ашиглалт үйл ажиллагааг зохицуулах нэг жоох юм хэрэгтэй шүү дээ. Тэрнийг нэмээд нэг одоо нэг 120 орчим юм төлж өгнө үү яаж юм. Энийг чинь өмчлөхгүй өвлүүлэхгүй. Тэгэл одоо тэнд байж байгаа гарах нэг юм гараад өөр тийшээ одоо ингээд өөр байсаа болоод ингээд одоо нэг хүүхдийн авдаг ч юм ингээд явах нэг юм яаж вэ? Тэрэндээ одоо дуусхур болоод ингээд явхад тэгэл хотын захиргааны нийтлэлтэй байдаг аль ч улс орны хотод байдаг. Хүний одоо энэ дэргүүний хэрэгжээний асуудал бол орон сууцны асуудал шүү дээ. Орон сууцныхаа асуудлыг шийдсэн хүмүүс бол ямар ч байсан ажлын байранд байгаа гэдэг. Ажлаар нэг сэтгэл хангалуул хийгээд ах юм нөхцөл болцоо гэж байна. Харцангуй залуу хотод хуучирсан гэх юм уу? Их хөгшин барилгууд бас олон байх шүү. Тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлд бас л бодлогын бичвэрээр санал солилцсон ийм ажлууд явдаг л бид ч бас цаг тухай бүрт хөргөжл байсан л да. Тэгэхээр энэ ажил ямар явцтай эрдэстэй байд юм бол. Тэгэхээр манайхан хуучирсан орон сууц гэдэг нь бол 40-50 жилийн настай барилгууд л та. Яагаад хуучирсан гэхээр нөө ашиглалтын хугацаанд тэрнээс бага байсан гэсэн үг үү? Анх барьж байгаа одоо 10 жих юм уу 40-40 оны 50 оны барилгууд одоо хийж штэ. Хуучин орон сууцнд болж байгаа сүлбэр яасан гэхээр хуучин ашиглалтын шаардлага хангах орон сууцыг шинжлэх ийм ажлыг хийгээд үүний дагуу тэр одоо 40-50 оны 60 оны барилгуудыг шинжлэх ийм ажлыг хийж. Үүний хийхдээ мөн хувийн хөвшил дээрээ тулгуурлаж байгаа. Тэгэхээр тэр орон сууцнд нь амьдарч байгаа юм. Одоо юм хэмжээ шарваа шүү. Томор зам шарваа шүү.
иргэдтэйгээ очиж яриад иргэдтэйгээ тохиролцоо. Одоо нэг 85 барилгын асуудлыг бас энэ 2 жилийн хугацаанд шийдсэн. Тэгэхээр 85 барилга гэдэг чинь бас нэлээд том. Нийт бол одоо асуудал дагуулсан 400 гаруй барилгын асуудал байгаа. Яг л та шийдвэрлэх. Үүнээс 150 нь бол одоо юу яахгүй, чанарын шаардлага хангахгүй гэдэг гарсан. Одоо нэг 40 хотын асуудлыг энэ жил ингээд шийдэх юм бол арай бас нэг гал унтна гэсэн үг. Хандлага эерэг үү? Эерэг байх. Ааха. За инженерийн шийдлийг нь хот хийчих юм уу энэ тохиолдолд? Ягаад гэвэл одоо 2-3 давхар байшин байгаа газар чи 10-20 давхар байшин барьж гарч чинь дийлэхгүй яа. Тэр бол ер нь одоо өнгөрсөн зуунуудаа бид нар инх тайвны өргөн чөлөөний тэр том шугамыг л өргөтгөлөө шүү дээ. Одоо хөгжлийн банкны санхүүжилт байсан л да зүгээр. Хот улс хийж өгч шүү дээ. Ийм том одоо ачааллуудаа бид нар хот хийж өгнө. Хотын одоо амин гол дулааны шугамшилжээгээ 30 гаруй жилийн дараа, за нэг хэсгийг нь бол бараг 40 гаруй жилийн дараа шинжилсэн. Ийм ажлууд боллоо. Тохиролцоод ингээд амжилттай тохиролцчлоо гэж бодоход барилгын ажил, бүтээн байгуулалт өрнөх за нэг жилийн хугацаанд ч юм уу толгой хорогдох байдал дээр бас хот дэмжлэг үзүүлэх үү? Эсвэл өөрөөсөө аж ахуйн нэгж дээр хоёр л орон байр. Ааха. Одоо сүүлийн үед бол дахин төлөвлөлийн ажил энэ хожим орон сууцыг шинжлэх ажил ингээд яваад орчимтой явуулахад иргэд бас өөрсдөө уян хатаа хандж байгаа талууд ажиллагдаж байна. Юу гэхээр жишээлбэл хамгийн сүүлд энэ яарамгийн байртай нэг энэ орон сууц нь хамаагүй илүү ээж гэдэг ийм зүйлтэй иргэд тулгарх магадлал жоохон өндөр болчиход байгаа учраас хотоос ч юм уу эсвэл магадгүй энэ төсөлд оролцож байгаа тэр дунд хэмжээний гэж нэрлэгдэж аж ахуйн нэгжүүд иргэдэд яг одоо амныхан дээрээ гэдэг ийм зөвлөгөө санаачлага өгдөг бол гэж бодож байлаа л да. Тэгэхээр ер нь бол хүн эхлээд нэг хүсснээрээ төгс юм гэж нь орчдоггүй шүү дээ. Ааха. Жишээлбэл би ихтэй өөрөө Дандаа шат дамждаг. 8 жил гаруй түрээсэн орон сууцаар л явсан. Ааха. Миний интервьюний зарлалтад эхний явцад нэг өрөөж явах юм уу хоёр өрөөж орон сууцаар ороод авъя гэсэн зарлал байсан шүү дээ. Ааха. Тэгэл тэрэндээ сууж ирлээ яадаг вэ гэхээр ер нь одоо энэ юу гэдэг нэг өрөө нэмждэг юм уу гэх юм чинь заавал дахиад ингэ лайкдаг. Тэрэн шиг манай иргэдийн ингээд санд асуулгын тэр аваад эхний ээлжинд авч яасан нэг орон сууцанд ороод авъя гэж байгаа. Бусад орны туршлагыг хараад үзэхээр эхний гарааны нөхцөл дээр орох тэр орон сууцыг бэлдэж байна. Хүн болгоны нүдний өмнө ингээд биелэлээ олоод бийжээд бодjоод хүмүүс нэхнээс орон сууцанд ороод байгааг харж байгаа мөртлөнгөөс л эдсэн уусан гэдэг ийм хардлага дагуулцдаг учраас энэ төслийн хүрээнд их санхүүжилтийн гэдэг юм уу та том тооноос нэрлэх үү ийм боломж байна уу? Тэгэхээр энэ төсөл эхлээд мэдээж байшин барилга барьж байгаа хөрөнгө мөнгөний асуудал бол цэвэр тэрэн дээр шалгах боломж авсан аж ахуйн нэгж өөрөө харилцаж байна. Ааха. Тэр нь бол одоо ямар ч хөдөлмөр байна. Харин инженерийн шугамшилжээгийн барьж байгуулах ажил дээр хөрөнгө гаргаж өгч байна. 13, 14 онуудад бол гэр хорооллын дэд үтцэд бид нэр хөрөнгө тавьсан. Эхний жил нэг 40 тэрбум төгрөг, дараагийн жил нэг 30 тэрбум төгрөг ингээд хотын төсвөөс нэг 70 гаруй тэрбум төгрөг гэр хорооллын дэд үтцэд явсан байгаа. За 15 онд бас нэг 30 тэрбум төгрөг тавьсан байна. Ингээд нэг 100 тэрбум төгрөг. Дээрээс нь хөгжлийн банк энэ гэр хорооллын дэд үтцэд 85 тэрбум төгрөг өгсөн. Энийгээр өнөөдөр гэр хорооллын дэд үтцийг бариад ингээд явж байна.
төр хувийн хвшил дээр нэмээд иргэд түншилж чаддгийн бодит илэрхийллийн төслөө гэдэг ингэж ойлгоо. Цэвэр иргэн одоо хувийн төв хувийн хвшлийн түншилтээр иргэнийхээ оролцоон дээр тулгуурлаад хэрэгжиж байгаа асуудал шүү дээ. Сонгуулийн мөрчлөгөр монголчууд амьдардаг аа. Энэтэй олон санал нийлэх байх гэж бодож байна. Цаашаа өөр шинэ удирдлагууд гараад ирвэл энэ төсөл зогсчих вэ юм уу? Нөгөө амжилттай эхэлж ийсэн, эхлэлтэй өгсөн, эхлэл нь 50% гэдэг шүү дээ. Тэгэхээр талдаа орцсон энэ ажлууд юм зогсоочих юм уу, удаашруулчих вэ гэдэг юм айдас байдаг л бололтой л да. Тэгэхээр нэг талаасаа бас ингэж болгоомжлох нь зөв хэрэгэлтэй. Бодож бас бийж бас гэж бодож байна. Гэхдээ надад баттайгаар гэх юм уу нэг бодож байгаа юм бол юу гэхээр иргэд өөрсдөө оролцож байгаа. Иргэн аж ахуй нэгж хоёр нэгдээд тэр одоо орчноо сайжруулах, тогтмол орон сууцнд амьдарч одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр нөхцөлөд үрдүүлэх ажлыг иргэн аж ахуй нэгж хоёр хамтлагаад хийгээ явж байхад ямар ч засаг гарч ирээд нэг садаа болохгүй болов гэж найдаж гордож байгаа. Бид нар хамтын орон сууцны хөтөлбөргээ гаргаад ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Өмнө нь бид нарыг ирэхэд нэг 10 гаруй мянган орон сууцны өргөдөл байсан. Нэг нь одоо дандаа одоо нийгмийн халуун шаардсан орох орон байхгүй одоо асарч хамгаалах одоо хүн гэдэг юм одоо тийм одоо асуудалтай тийм хүмүүст одоо ингээл зүгээр таны өргөдлийг төдөн оны төдөн сарын төдөнд бүртгэж авах гэдэг ингээл өөрхөн гордойгоо одоо хийдэж байгаа юм тийм. Ийм байдлаар асуудал дандаад ингээд нэг тийм орон сууцны хоригдлыг үүсгэж. Тэрэнд орж ирж байгаа орон сууц нь орж ирээд өгөх орон сууц юм байхгүй. Гэтэл энийг ийм л юм хийг айцсан юм. Тэгэхээр бид нар бол энэ бодохгүй юм. Тэгвэл одоо эхний ээлжинд яасан гэхдээ өрөөсөө өөр дээрээ нэг хашаа байшин ч байхгүй. Тэр айлын хашаа дамжаад явж байгаа. Хөтөнрөөрөө дамжаад явж байгаа ч гэх юм. Ийм одоо халамж шаардсан ийм хүмүүс эхний ээлжинд бид гарах хэмжээ авах юм байна. Тэгээд тэр хамтын 300 айл орон сууц эхний ээлжинд оруулаад тэгээд энэ дээр бол өндөө тэр харж андах одоо хатуу хамаатаас одон байхгүй. Харж андах байгууллага юу байхгүй. Орох орон байхгүй. Ийм шаардсан 300 хамтыг бид оруулсан. Баруун төргийн нийслэлчүүдээ нэрийн хуудас ажиллагч цувралын ээлж дугаар үзэгчдэнд хүрэхэд бэлэн болж байна. Өнөөдөр та бидэнтэй ярилцах зочин бол нийслэлийн засаг даргын орлогч хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцдаг тийм ээ. Ноён Очир бат байна. Танд баруун төргийн. Таны овог бүтнээрээ хин юм бэ? Яагаад гэхээр сүүлийн үед хотын очир батл гэж ингэж яриад байгаа.
одоо цагийн нэг уг удмаараа ярих юм бол намайг цагаагчуд оны саргачааг явж байгаа. Саргачааг явж байгаа. Ихээс олуулаа юу та? Олуулаа. 10 гэдэг лээ. Хот гэдгийг бол том айл гэж бодох юм бол ам бүл олуулаа хүмүүс л энэ том хотын энэ олон ам бүлтэй хотын асуудлыг илүү их дотор нь ойр орж мэдэх юм уу бэрхшээлийг илүү нарийн хардаг байх гэж ингэж бодож байна л та. Тэгэж бол нэг өрх гэрт олон бүлтэй айл өрхөд юу хэрэгтэй болдгоо. Тэр юм шиг одоо суман дэмэр асуудал байх уу аймаг энэ төв дэмэр асуудал ингэж явах юм бол хот бол үнэхээр тэр талаараа хамгийн том байна. Хотны яаж явах асуудал байж байгаа, нийгмийн асуудал байж байгаа. За тэгээд эдийн засгийн асуудал, санхүүгийн асуудал. Тэгээд ер нь бол том хот бол эдийн засгийн санхүүгийн хамгийн том зохицол байдаг. Энэ утгаараа үнэхээр бол манай нийслэл том айл. Анх хот байгуулалтын асуудлыг энэ хөрөнгө оруулалтын асуудлыг чамд л даатгана гэдэг ийм санал ирсэн юм уу? Аль эсвэл магадгүй за үнэхээр энийг хийх үү гэж танаас санал асуусан юм уу? Эсвэл шууд тохон томилсон уу? Энэ 12-ны сонгуулийн дараа би бол энэ 7-14 дугаар хорооллын орон сууцны төслийг өдөрчилсөн шүү дээ. Хот байгуулалтын яамд 6 жил газрын дарга хийгээд тэгээд энэ одоо бодит салбар дээр ажил хийгээд ингээд яамнаас тэр төслүүдээр гарч ирсэн. Тэр төслөө өдөртөөд энэ радио телевизрээс инженерийн шугам сүлжээ тогтоолоо энэ 7-р хорооллын инженерийн шугам сүлжээ тогтоож байгаа тэр ажлыг өдөртөөд ингээд явж ирсэн. Дөнгөж хотын дараа томдогдоод хотын дараа томдогдоод тэгээд нэг өглөө буудсан. Тэгээд яасан гэсэн чи ямар ч байсан энэ хот орны юм судаа нийтэд байна. Нааша ирэх хэрэгтэй байна гэдэг юм асуудал байсан. Тэгээд би бол энэ ажилтаа гэдэг хэлсэн. Тэгээд хотын дараа надад юу гэсэн хэрэг хөрөнгө оруулалтын газрын ажил үнэхээр одоо юу яваад байгаа юм гэдэггүй байна. Ямар ч байсан энэ дээр очиад байж байна. Би бол шинэ үтцээр яана өөрөж орлогч даргатай. гэдэг ийм асуудал тавьсан. 2012 оны 8 сарын 17-нд хөрөнгө оруулалтын газрын дарга томилогдоод ингээд авахд тэр жилийн хөрөнгө оруулалтын ажил бол 20 хэдхэн ортой. Тендерүүд нь ингээд хураагдсан. Жишээлбэл тэр ерөнхий менежер ийм 70 ажил одоо ингээд зөвлөмжөнд гаргаж сонгон шалгуулсан. Тэр үеийн дөрвөн орлогчтой 20-30-аар ажлууд нь ингээд орсон. Сонгуультай холбоотой юм уу, ер нь тэгж явах юм уу. Тийм л одоо залдаг ажлыг хүлээж авч ирсэн. Тэгээд 5 сарын хугацаанд одоо нэлээд хүчтэй одоо шахаж шаардаж ажилласан. Тэднийг ингээд өргөсөн. Тэр оны эцэст бол нэг гүйцэтгэлийн ирээд хоёртай, санхүүжилтийн 60 хувьтайгаар ингээд 13 онд зөвлөхөд 13 оны 1 сарын 9-нд намайг хот байгуулалт хөрөнгө оруулалт харилцаагч дараад болсон юм. Тэгэхээр энэ юундар холбоотой вэ гэхээр өмнө нь ерөөсөн дурын одоо төлөөлөгч гэдэг юм уу? Дурын нэг албан хаагч гэдэг юм уу? Одоо дүүрэгч гэдэг юм уу? Орон нутгч гэдэг юм уу? Одоо ингээд санал болгосон болгоныг зурагтаа зураггүй одоо ач холбогдлоор нь эрэмблэхгүй ийм байдлаар бид нар энэ хөрөнгө оруулалтанд тусгачдаг байсан. Ингээд зураггүй ажил хөрөнгө оруулалтанд тусгаад зургаа хийсээр байтал нөгөө ажил нь тухайн жилдээ хэрэгжиж чаддаггүй. Тийм учраас бид нар эхний ээлжинд хамгийн түрүү авсан арга хэмжээ бол 12 онд нийт тодтгол дээр 10 тэрбум төгрөгийн зураг төслийн ажилд явж. Үүнээс одоо шаардлагатай бүх зураг төсөлтэй болох ийм шаардлагыг бид нар эхэлж авч хэрэгж байсан. Хот төлөвлөлтөнд хэд төвлөрөл энэ их нүүдэл саадуулдаг уу? Нийслэлтэй төвлөрч байгаа нөгөө талаар манай орны хувьд бол эрсдэлтэй хөндрөлтэй юм шиг харагдаж байгаа боловч бидний одоо хотоо өдөртөд явж байгаа үйл энэ бол зах зээлийн том багтаамжийг авч байгаа гэдэг бас орчлогдолтой. Энэ чинь хүн байж ижил тэр юм иргэн шүү дээ. Бараа бүтээгдэхүүн хэрэглээ нэмэгч ижил иргэн үздэг. Тэр утгаар нь авч үзэх юм бол энэ бол бас нэг талаараа бас орчлогдолтой үзэгдэл. Хүний одоо үндсэн хуулинд хүн амьдрах орчноо өөрөө сонгууль заасан. Өнөөс ч тэнд одоо ямар нэгэн захиргааны аргаар бариад суух бол арга байхгүй шүү дээ. Тийм учраас хот байгуулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын хуамын нутагшил суурьшлийн ерөнхий төсөл гэж хэлэх ёстой. Энэ төсөнд хэлэхэд бол ягаад өнөөдөр Улаанбаатар хот руу олон улсын байгууллагууд хувийн төвчдөд ингээд ажил хийя. Хамт хөрөнгө өгье гэдэг ингээд ирээд юм гэхлээр бид нар Улаанбаатар хотынхоо ерөнхий төлөвлөгөөг хийгээд олон улсын байгууллагын зөвлөмжийг өгөх юм аа. Тэгээд Монгол Улсын хурлаараа батлагдсан байхгүй.
улсын хурлаар батлагдсан учраас энэний хөгжлийн энэ хотын хөгжлийн бодлого тодорхой болчихж байна. Энэ бол одоо улсын хурлын болсон учраас хөтөлбөргүй юм байна гэдгийг ойлгож байгаа учраас тэрхүү чинь оддоо ч ажлыг хийгээд байгаа юм учир энэ төвшөд байгаа байхгүй. Тэгэхээр төм байгуулалтын ажил урдцтай өрнөн бүтээн байгуулалттай байсны нэг онцлог нь бол бид нар хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс эхэлсэн гэж байна. Их усрын хувьд бол мэдээж хотын төсөв бол мэдээж Хуамын орлогын албан дотор бол өнөөдрийн байдлаа 50 гаруй 55-6% Хуамын орлогын дотор. Ингээ бусад их усруудаас ингээ хотын төсөв бүрддэг. Тэрээс бид нар бол энэ 3 жилийн хугацаанд нэг 200-аас 260 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалтанд тавьж ирсэн. За дээр нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалт, за гадны дотны хөрөнгө оруулалт гэмтэргээд аваад үзэх юм бол нэг их 80 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг энэ 3 жил зохион байгуулж ирж байгаа. Ерөнхийдөө жигдэн бол зөвхөн бид нар одоо тэр нүгээд бариад энэ хуудаа зохицлын зардлыг өгч тэгээд та нар харин хугацаанд орон сууцаар хөрвөрлөөр яа тохиолцоод ирээд байгуулад багаан хугацаанд чиглэлтэй нэг явж байгаа асуудал харагдаж байна. Энэ бүх орон сууцны хөтөлбөрүүдийн нөгөө их олон сөрөг үр дүнг шийдвэрлэж байгаа байх л да, их олон асуудлыг шийдэж байгаа байх. Энэний нэг нь газар зүй зохион байгуулалт тийм үү? Газрын их зүй харилцаа гэж ингэж ойлгож болох уу? Яагаад газар руу орох гэдэг нь тэгэхээр энэ цахимаар газар өмчлөдөг санаачлага ер нь анх яаж гарсан юм бэ? Энэ олон улсын туршлага юм уу? Манайд эсвэл зөвхөн ингэж хэрэгжүүлэх боломж байна гэж харсан юм уу? Тэгэхээр ер нь бол энэ газрын өмчлөлийн хууль 2003 онд гараад 2003 оны 5 сарын 1-ээс Монгол Орон даяар газрын өмчлөлийн хуулийг хэрэгжүүлэх ажил хийсэн. Тэгээд энэ хугацаанд яасан гэхээр одоо энэ газрын өмчлөх хугацааг 2 удаа сонгож байгаа байхгүй. Ингээд нийслэлийн жишгээр л авч үзэхэд гэр хорооллын хашаатай гэдэг хашааныхын газрыг л өмчилж байсан. Өөрөөр бол газрын өмчлөлийн ажлыг бол хийгээгүй байхгүй. Энэ хуулийг хэрэгжүүлэх бодлоор энэ алхам хийгээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр байгаа газрын өмчлөх болцоо газрын одоо нөөц судалгаануудыг бид нар хийж гаргаж ирсэн. Тэгээ ингэхдээ бол мэдээж Улаанбаатар хотын сая гаруй иргэн өмчлөх газрын болцоо байхгүй. Тэгээ одоо байгаагаас нь бид нар одоо өмчлөх ажлыг зохион байгуулж. За ингээд эхний 52 байршлаар 17 мянган га газрт бид нар 500 метр квадратаар 0.5 0.5 га гэсэн үг шүү дээ. 0.7 хүртэл гэж байгаа учраас хүртэл гэж байгаа учраас 0.6 байна уу, 0.5 байна уу, 0.4 байна уу. Шинэ тусламжийн газрыг бол 0.4-өөр өгдөг. Хэмжээл хөрхөн газар гэдэг шүү дээ. Ийм байдлаар бид нар өмчлөх ажлыг зохион байгуулсан. Тэгээ энэ дээр бол өмчилж явах иргэдийн одоо хүсэл их байгаа, эрэлт их байгаа. Дээр нь бол нөгөө хэрч дээр айлталтай хөчлөө энэ чингчлээ гэдэг очир дугаар болоо нэг ийм өргөдөл цаас барьж аваад ингээд одоо ингээд ачаалал өсөөл ингээд ийм байсан. Тэгээ энийг бол хялбаршуулах, оролцооны хандлагын одоо өргөн болгох ийм одоо боломж арга юу нэ гэхлээр одоо цахимаар газар өмчлөхөөс одоо давхарцсан тоогоор 650-ад мянган иргэн давхарцсан тоогоор хандлт хийсэн байна. 4 удаагийн цахимаар газар зохион байгуулалт. Давхардлгүйгээр бол 500 гаруй иргэн хандсан гэсэн юм статистик гарч ирж байгаа. 70 мянган иргэн одоо өнөөдөр цахимаар газар өмчлөхийн асуудлыг шийдүүлж авлаа. Бид бүтцийн бас хот таах уу? Одоо жишээ нь зам тавих хэрэгтэй болон сургууль цэцэрлэгийн асуудал гэл. Тэгэхээр мэдээж тодорхой хэсгийн бол баах хэрэг гарах магадгүй. Гэхдээ бид нар үүнийг бол бас ийм байдлаар хийхгүй гэж мөн л нөгөө төр үеийн хвшлийнхаа төвчлэлээр тулгуурлаа. Юу өгч вэ? Одоо бид нар энэ эхний 52 байршлын 15% загвар төслүүдээ хийгээд одоо говийн хвшлүүдэд сан болох гэж. Та нар энэ инженерийн дэвтэрч энтрийг хий. Тэгээд өөрсдийнхээ давуу эрхээр та нар одоо зам бэлтгэсэн хийчихэд тэрний хажуугаар одоо өөрсдийнхөө ашигтай барилдад давуу эрхээр өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагааг явуулах гэдэг сан болох гэж. Бид энэ удаад багтаах гэж хичээж байгаа учраас их л цойлдож байна да. Тэгээд заавал ярих хэвээр сэдв болвол энэ дэд төв байгуулах гэдэг ийм шинэ ойлголт бас гарч ирээд байгаа шүү гэнтэй. Та үзэж байгаа хүмүүст их энгийнээр тайлбарлаж өгөөч. Тэгэхээр яг зүгээр
манай хот бол 1996 онд гэтэл бол 480 мянган хүнтэй юм байсан шүү дээ. Тэгээ ер нь бол анх бол манай хотыг нэг 600-аас 80000 орчим хүнтэй хот байхад болох юм байна гэсэн ийм төсөөллийг анх одоо зөвлөлтийн хот төлөвлөгчд хийсэн байдгийг анхны одоо 5 ерөнхий төлөвлөгөө бид нар чинь хуучин зөвлөлтийн инженер техникийн ажилтнууд ирдэг оролцоотой орлуулсан юм шүү дээ. Тэгээд ингээд яг тэр утгаараа ингээд хотынхаа бүх цэцгийг задлахгүй байв. Бүх юм одоо баг тойрог их тойрог бүтэн төвөөсөө л хамаарлаа. Бид нар баян оршуунд амьдарч заавал нэг кино үзэхийн төлөө их дэлгүүрээс нэг юм авахын төлөө шаардлагагүй. Тэнд идэгцэн байна. Тэнд нь ажиллаж амьдрах орчныг барьдаг. Тийм учраас баян оршуу гэдэг үг хөгжүүлж. Тэр долоон буудал сэлб одоо Чингэлтэн 14-5 дугаар ороод Сүхбаатарын 13-4 дугаар ороод сэлб дэддэг гэдэг энд байна. Тэнд тэр бас тэр идэгцэн барьж байгууллаа. Тэнд тэр одоо хүний байх ёстой юмсуудыг хийж өгөх. Цаад хугацааг яаж харах вэ? За бид нар энэ дээр харин тодорхой тоо хэлж болно шүү. Тэгээ Азийн хөгжлийн бол жилийн дотор манай энэ дэд төвүүдийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэж гаргав. Тэгээд эхний ээлжийн 224 сая доллар их шийдсэн байхгүй юу? Тэгээд ингэх юм бол бид нар энэ 2024 он гэхэд бид нар энэ одоо хойгоор байгаа энэ ерөнхийд нь зэгцэлсэн байх байдаг төлөвлөгөө бол бэлэн. Өөртөө дүн тавиач гэвэл өөрийгөө дүгнэн үнэлнэ гэдэг бол хэцүү асуудал л да. Гэтэ хэцүү асуудал. Тэгээ хин